хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хүний эрхийн өрөө подкаст. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний эрхийн өрөө подкастын ээлжид дугаараа эхлэхэд бэлэн боллоо. За энэхүү подкастыг та бүхэнд хүргэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжин ажиллаж байна. За өнөөдрийн подкастаар яригдах сэдэв маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлын хүрээнд бид ярилцсан. За тэгээд зочтой танилцуулъя. За маань зочин хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Нямсран. За миний зүүн гар талд Монголын арга хүчтэй үндэсний холбооны ерөнхийлөгч Ган Зориг мөн гэрэл миний би оролцож байна. За тэгээд бид өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт маань ямар байна? Ямар асуудал тулгамдж байна? Ямар асуудлыг бид нэр хийж хэрэгжүүлж байна? Тэгээд цаашид анхаарах зүйл байна гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. За тэгэхээр өнөөдөр би Нямсран дараагаас бас яг хөдөлмөр эрхлэлтийн талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувийн хөдөлмөр эрхлээд байна? Одоо яг манай ерөнхий газраас ямар ажил хийж байна гэдэг талаар яриага эхлэж гэж үзэх байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй 2022 оны жилийн эцэс 23 оны үндэсний статистикийн тоол хараахан гараагүй байна. За 22 оны жилийн эцсээр бол 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа. За үүнээс бол 13 мянга орчим бол хүүхдүүд байдаг. Энийг хасгааны цаана бол 102 мянган нь бол одоо насан турш хүмүүс. За энэ насан турш хүмүүсүүдээс л за үндэсний статистикийн хорооны тоо болохоор 14 мянга гэдэг их бага тоол гардаг хөдөлмөр эхэлж байна гэдэг. Бид нар болохоор нөгөө нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг кодороо яг ажил хөдөлмөрөөр эрхлээд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа хүмүүсүүдээр ингээ хайлгаад үзэхээр 32 мянган хүн гэж гараад байгаа. Тэгэхээр ямар ч байсан энэ 32 мянган хүн бол цалин авдаг, цалингаасаа үндэслээд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Одоо бүрэн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсүүд гэж ингэж бид нар үзэж байгаа. За энэ дээр бол өшөө ингээд хуваарь бизнес эрхлэгчдийн тоог нэмэх юм бол өшөө нэлээд бол цаашаа бол нэмэгдэнэ. Хуваарь бизнес эрхлэгчдийн тоог бол бас одоо л тодорхой гаргаж чадахгүй байгаа. Энэ болохоор жижиг дунд үйлдвэрийн газар нэг тоо өөр гаргана. Татварын ерөнхий газар ихээр бас нэг тоо гаргаад ингээд цаашдаа бол яг юм тоогоо зэгцлэх нэгдсэн нэг тоо гардаг болох дээр бол бас цаашдаа бол ингээд ажлыг бол хийгээд явна гэж ингэж бодож байна. За агентлаг маань өөрөө 18 онд байгуулагдсанаас дараа 2019 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр гэдэг энэ үндэсний хөдөлмөрлөлтийн үндэсний зөвлөлийн баталсан хөтөлбөрийн зарим хэсгийг үл хэрэгжүүлээ явж ирсэн. За энэ 24 оноос эхлээд бүхэлд нь энэ хөтөлбөрийг үл манай агентлаг үл хэрэгжүүлэхээр болж байгаа. За ер нь бол агентлаг байгуулагдахаас өмнө бол энэ хөтөлбөрт бол нэг цөөхөн арга хэмжээ байдаг байсан. Иргэнд олох хуваарь юм эрхэлдэг хүмүүст олох санхүүгийн дэмжлэг, төрийн бас байгуулаад одоо тусгайлсан ажлын байр, онцлогт нийцсэн ажлын байр бий олгох санхүүгийн дэмжлэг. За хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө одоо аж ахуй нэгжээ байгуулад бизнес эрхлэе гэвэл тэрэнд нь олгодог санхүүгийн дэмжлэг гэдэг үндсэндээ бол ерөнхийдөө л энэ 3 дэмжлэг бол голлоо. Цаана нь бол яг нэг багхан шиг аж ахуй эрхлэлтийн сургалт, үйлдвэрлэл дээрх сургалт. За нэг иймэрхүү л юмнууд хэрэгждэг байсан. За агентлаг бол байгууллагаас хойш бол нэлээд шинэлэг арга хэмжээнүүд бас шинээр бол энд бол хэрэгжүүлээд эхэлж байгаа. Жишээ нь одоо тулгуур эрхтний бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй хүмүүсүүд хөдөлмөр эхлээд магадгүй ажилдаа ирж очих асуудал тулгарх юм бол тэрэн дээр нь одоо хувийн цэцлэг өөрчлөлт гэдэг бол анх удаа хэрэгжүүлээд өнгөрсөн жилээр хэрэгжүүлээ. Энэ жил одоо 2 дахь жилдээ ингээд бас өргөжлүүлээд энэ шинэ арга хэмжээг бол өргөжлүүлээд ингээд хэрэгжүүлэх гэж байна. Хэд хэдэн бас туршилтын арга хэмжээнүүд бас эхлүүлсэн явж байгаа. Жишээ нь оюуны бэрхшээлтэй хүмүүсүүдэд тусгайлсан ажлын байрыг яаж бий болгож болох вэ гэдэг өнгөрсөн жил бас ингээд сонгол шалгуулалт зарлаад иргэний нэгэн байгууллага төсөл авчихсан явж байна. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо хэрхэн одоо нөхөн сэргээж ажлын байрыг бий болгож болох уу? Мэргэжлийн нөхөн сэргээл, хөдөлмөрийн нөхөн сэргээл гэдэг бид нар бол ингээд янз янзаар яриад байгаа. Энийг бас турших арга хэмжээг бас бид нар өнгөрсөн жил бас бид нар сонгол шалгуулалтаар иргэний нэгэн байгууллага шалгарчихсан. Одоо энэ жил одоо дүнгээ тайлгнах хэрэгтэй байгаа. Энэ дүн дээрээ үндэслээд цаашдаа энийг яаж өргөжүүлэх юм гэдэг асуудлыг яриад явна. Хэмжлэнгээр ингээд шинэлэг арга хэмжээнүүд бол туршаад бол явж байгаа. За энэ жил бол 24 оны төлөвлөгөөний жишээ нь тусгайлсан онцлогт нийцсэн ажлын байр гэдээ бас өдрөө оруулчихсан ингээд батлаа явж байна. За мөн одоо хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв дээрээ бас хөдөлмөр эрхлэлт нас дэмжлэг олгож бас одоо тодорхой төсөв баталчихсан. Бас энэ төвийнхээ үйл ажиллагаанд бас дэмжлэг олъё гэд ингээд явж байна. Хэмжлэнгээр ингээд
шинэлэг хөтөлмөрлөлтийн шинэ арга хэмжээнүүд бол ингээ хэрэгжүүлээд явж байна гэдгийг бас хэлмээр байна. За тэгвэл ямар ч байсан хөтөлбөр хэрэгжиж байна. Тодорхой өмнөх жилдээ харьцуулахад шинэлэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгэхээр ганцааргаас зүгээр асуух гэсэн ингээд нөгөө Японд одоо мэрэгжил эзэмсэн, Японд ажиллаж амьдарч байсан хүний хувьд за одоо тэр Японд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг яг ямархуу төвшөнд байсан гэдгийг зүгээр тэр тал дээр өөрийн туршлага дээрээ үдсэн харсан дээрээ хэлээд бас бид нартээс хуваалцаач энэ талаар. За бүгдээр нэг өдрийн мэнд хүргэе. За би бол яг ингэж очиод тухайн орон нутгийнхаа дэргэд захиргааныхын дэргэд ажиллаж байгаа тэр хөдөлмөрийн биержид бүртгүүлээд тэгээд тэр хөдөлмөрийн биерж бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн асуудлыг хариуцсан тийм тусдаа цонх гэж байсан. Тэнд очиод бүртгүүлэнгүүд одоо надад тохирсон ажлын байрууд гараад тэгээд тэр ажлын байруудаас надтай холбогдож байгаа эхлээд тэгэл одоо ярилцлаганд ороод ажилд ингээд орсон. За ороход бол тухайн байгууллагт миний одоо ажиллаад авах цалин 2 жилийн хугацаанд байгууллагт нь улсаас цаанаас нь миний цалин өгч ирсэн. Тэгээд ажилласаа нэг алхаад 10 минутын зайд байрлах нэг тийм байрыг бас түрээслээд түрээсийн дэмжлэгийг бас өгч ирсэн улсаас. За тэн дотор тэр байрны дотор одоо хараагүй хүнд аюулгүй одоо нэг халдгүй билетгүй гэдэг те цахилгаан юу гаргаад сорон зор ингээд халдаг тийм халдгүй билетгтэй байх хэвээр. Өөр одоо хараагүй хүмүүс тийм аюулгүй орчин бүрдсэн байх хэвээр. Орц гарцсан аюулгүй байх хэвээр гэсэн тийм болцлууд тавигддаг. Тэр болцлын дагуу миний амьдрах байрыг үлдэж өгөөд цалингийн ингээд тухайн байгууллагт өгөөд ингээд яг ажиллаж ирсэн. Тэгэхээр байгууллагатаа бол тэр чинь яг бодит дэмжлэг л болж байгаа юм л да. Тэгээ 2 жилийн хугацаанд бол тухайн ажилдаа бол дадлага чинь гэж үздэг юм шиг байна. Тэгээ иймэрхүү дэмжлэгүүд байсан. Тэгэхээр яг мужаасаа бас жоохон өөр юм шиг байна л да. Нийлэн мөнгөтэй муж бол бас олон янзын тусгай хэрэгсэлтэй ирж байдаг юм уу? Бас дэмжлэг нь арай илүү. За тэгээд бас тийм хүмүүст бол бас дэмжлэг нь арай багч гэх юм уу. За тэгээд сая нямсрын дарга ярьсан хувийн туслах үйлчилгээнд дээр бол яг зөвхөн ажилдаа ирж очих бол биш. Зүгээр л одоо харааны бэрхшээлтэй хүн гэрт нь ямар нэгэн тусалцаа хэрэгтэй болсон үед за өөрөө зүгээр гадуур дэлгүүр оршоо орохч байдаг юм одоо хараагүй хүн зүгээр гадуур ганцаараа зорчих үедээ хувийн туслахын үйлчилгээг захиалах юм бол тэр хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх ийм бас халамжийн тогтолцоотой байсан. За тэгээд одоо нийтийн тээвэр таксигаар үйлчлүүлэх тодорхой хэмжээний хөнгөлтүүд гэдэг ингээд байдаг байсан. Тэгэд бас нэг зүйлийг тодруулчих. Сая нөгөө 2 жилийн хугацаанд ажиллаж байгаа байгууллагын цалингийн өгдөг гэсэн тий. Тэр одоо яг хөдөлмөрийн үнэсний доод хэмжээд нэртээ уялдуулж өгдөг байх тий. Үгүй яг л миний цалин л өгч ирсэн баг. Тийм үү. Тийм тухайн байгууллагаас олгож ирсэн цалингийн шууд өгч ирсэн баг. Тэрийгээ нөгөө бид нар чинь татвартаач мэдэгддэг. Тэгээ яг миний цалин л өгдөг байсан баг. Хөдөлмөрийн доод хэмжээ гэдэг үг байсан. За. Яг сая нөгөө нямсрын дарга хөтөлбөрийн хүрээнд хийдэг үйл ажиллагаануудыг ингээд дурдсан болохоор шууд ганцааргаас Японд байхдаа бас ямар дэмжлэгийг авч ирсэн бэ гэдээ уялдуулаад асуучлаа. Тэгээд өөр бас жишээ нь одоо компьютер хэрэглэдэг хүнд бол яалтчгүй тэр хараагүй хүнд хэрэглэдэг тусгай одоо програм суусан компьютерийг бэлтгэж байдаг юм уу. За зарим газрууд бол шууд ажил дээр нь туслах хөтөл гаргаж өгч байсан тийм. Ажил дээр нь одоо тийм ажлын байрны туслах гаргаж өгч байсан. Хөтөж гаргаж өгч байсан. Тэгэхээр ингээд тийм янз янзын дэмжлэгүүд бол бас тухайн ажлын байрнаас шалтгаалаад хэрэгцээг нь харж байгаа ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллахад ямар дэмжлэг хэрэгтэй байна? Тэр дэмжлэгүүдийг бол яг олгоод ингээд явж ирсэн. Ерөөсө зорилго нь л яг тэр хүн бүтээмжтэй ажиллахад юу хэрэгтэй вэ? Тэрийг л хангаад. Тэгэхээр манайх сая ингээд нэмсрэн даргаал дурдсан. Гэхдээ тэр үйл ажиллагаа маань цаашаа зулаа болсонгүй болоод явах гэж бодчих. Зүгээр одоо ганцаараа даргаас өвшин юм асуух гэсэн. Яг энэ хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн гэдэг чинь яг одоо хараагүй хүмүүсийн хувьд энэ төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого
яг аль зэрэг хурж байна, ахиц дэвшил юу гарсан, бас гараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлаар гарч байгаа өөрчлөлтийн талаар. За хамгийн анх бол 2007 онд манай хараа хүчтэй холбооны дэргэдэх сургалтын төвд сурч төгссөн барайцлалчдад анхны ажлын байр бэлдэх зорилгоор тухайн үеийн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлээд анхны бест массаж төвийг манай холбооны дэргэд байгуулж өгч ирсэн. Тэгээ энэ бол нэлээд амжилттай болоод одоо бол зөвхөн бест массаж сүлжээндээ 29 төв, сүлжээнээс гадуур бас нэг 10 төв, за хөдөө орон нутагт бас нэг 10 төв ингээд ажиллаад тэгээ манай барайцлалчд нийгэмдээ танигдаад ихэнх нь бол энэ хөтөлбөрөөс бас санхүүжилт авсан төвүүд бас нэлээд байж байгаа. Тэгэхээр энэ барайцлал бол манай хараа хүчүүд бас нэлээд түгээд амжилттай эрхлэгдэж байгаа хөдөлмөрийн бас нэг хэлбэр болоод ингээд явж байгаа. За тэгээд бас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ хараагүй хүмүүсийн компьютер дээр болон гар утас одоо төхөөрөмжнүүд дээр гарч байгаа мэдээллийг ярьдаг, монголоор ярьдаг програм бий болсон. Одоо ер нь хүлээж авах шатандаа ер нь ороод ингээд явж байгаа. Тэгэхдээ бид нар бол ашиглаад эхэлсэн. Энэ бол өөрөө компьютерийг ашиглах, гар утсыг ашиглах боломжийг бол биднэрт маш сайн нээж өгсөн. Тэгэхээр компьютер ашиглаж ажилладаг ийм ажлууд бол ер нь бол ажиллах боломжтой болж байгаа. За тэр хөгжлийн бэрхшээлтэй үнийг ажилд авахд хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр 1 жилийн хугацаанд ажил олгогчийг дэмждэг одоо санхүүгийн дэмжлэг байгаа энэ бол бас олдтой бас нэг одоо биднэрт бас хэрэгтэй юм хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа. Тэгээ цаашдаа бас улам хөгжөөд явах бах. Ер нь бол энэ компьютер гар утсыг бид нар ярьдаг програмаа ашигладаг болсон гэдэг нь бол бас нэг том дэвшил болж байгаа л гэж харж байгаа. Тэгэхээр ер нь одоо нэг бас тийм ойлголт өгдөг шүү дээ. Хараагүй хүмүүс хөдөлмөр эрхлэнээр яг ямар ажил хийж чаддаг юм бэ те? Хараагүй хүмүүс тохирсон одоо ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байр гэдээ ярихаар энэ хүмүүс чи ямар ажил дээр ажлын байран дээр ажиллах боломжтой юм бэ гэж бас хүмүүс сонирхоод байдаг. Тэгэхээр энэ тал дээр Нэмсрэн дарга ганцаараа гэдэг талаар юу хэлмээр вэ? Яг хараагүй хүмүүс зориулсан ажлын байр гэж одоо байна уу? Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр зориулсан ажлын байртай болоход энэ дэр хязгаар идэр байдгүй. Энэ дэр манай орч чинь бас ойлголтоо тий манай сонсогчдод хуваалцаач. За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн болгоно нөгөө харилцсан бие биенээсээ ялгаатай давтагдчихгүй. Тэгэхээр хамгийн эхлээл одоо тэр хүн дээр нөгөө үнэлгээ хийхээс л одоо эхэлнэ. Тэгээд тэр үнэлгээний үр дүн дээр үндэслээд янз янзын нөхцөл байдал хэрэгцээнүүд гарч ирдэг. Тэрэнд нь таарсан одоо тохируулгааг бол бэлтэн гэл ингээл явчихна л да. Тэгэхээр ер нь бол яг хоо нийгмийн нийт одоо эрдийн төвшөнд бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бол ажил хийж чадахгүй хязгаарлагдмал хүрээнд одоо байдаг гэж ингэж ойлгодог. Хуучин ойлголт бол ойлголт хэврээл байгаад байгаа. Тэр ойлголтоор бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүд бол бүх юмыг хийж чадахгүй учраас яг тэдний хийж чаддаг тийм цөөхөн ажил байх хэрэгтэй. Тэрийг та нар нэрлэгдэх гэж биднээс их асуудаг байхгүй. За энэ бол угаасаа нөгөө хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтгүй тий. Ядаж л одоо конвенцийн үндсэн зарчмыг ч ойлгоогүй хүмүүсүүдийн л одоо ойлголт учраас энийг бол одоо агентлагийн зүгээс бол сургалт нөлөөллийн ажлаар дамжуулаад ойлголтыг өөрчлөх тий. Ер нь бол энэ хөдөлмөр эрхлэлт гэдэг чих олон талтай л одоо зөвхөн одоо ингээд нэг талд нь мөнгө бий болгох чоол тэгэл одоо мөнгөөгөө харал ажлын байр бий болчихно гэж байдгүй. Ягаад гэвэл ажил олгогч хандлага нь өөрчлөгдөхгүйгөө захиад хөгжлийн бэрхшээлтэй нүрээс автгүй. Тэгэхээр эн чинь нөгөө ажил олгогчийн ойлголт хандлагыг бас өөрчлөх ажлыг зэрэгцээд л одоо хийж байхгүй бол хөдөлмөр эрхлэлт бол алстаа бас нэмэгдэхгүй ингээд зогсчдөг. Тэгэхээр ажил олгогчийн хандлагыг өөрчлөх чиглэлээр бол бас ажил аж ахуй нэгжүүлэлт чиглэсэн нөлөөллийн сургалт гэж ЯК гаргасан нэг сургагч багш бэлтгэсэн. Тэд нар маань бас удиралд нэг удаа бас аж ахуй нэгжүүдэд ураад ингээд сургалт хийгээд бас сургалтын мөрөөр ингээд өшгөөд хийхэд сургалт хийсэн байгууллагууд сонссон байгууллагууд бол 1-2-ороо хөгжлийн бэрхшээлтэй нэг авах нь бол нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөлөөллийн сургалт бол бас ингээд бүх талуудад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй ажил олгогчийг бэлтгэхээс ажилтныг бэлтгэхээс гадна цаана байгаа ажил олгогчийн хандлага хэсэг өөрчлөх. Ингэж сая нэг олонрын зах зээл дээр огтлцол үүсдэг тий. Ажил олгогч ажилтаа хоёр уулздаг. Тэгэхээр бид нар одоо энэ цаашдаа энэ хөтөлбөрөөр дамжуулаад олгож байгаа энэ арга хэмжээнүүдээс ч гэсэн өшөө ингээд шин олон зүйлүүдийг бий болох шаардлагатай юм билээ гэж бас ингэж хараад байгаа.
Тэнэс биш одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн тим ажлыг хийж чадахгүй гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Бид нар бүгдийг гэж нэрлэж болохгүй. Тэгж бараг нь хүсээд ахаар мараг хүссэн жагсаалтыг бараг хийх гэж сууж байсан ингээд тийм яригдчихсэн байгаа шүү те. Бараг манай яамныхан маань бараг бэлдээ сууж байгаа зүйлдээ тэгээд конвенцийн нөгөө юунаас шүүмжлэл аваад энэ ч өстө болохгүй юм байна. Тэгээд тэрнээс хойш бол дахид тийм имийг ярьдаг хүмүүсээ сайхан тайлбарлал хэлж байгаа. Ямар ч хүн одоо бүр 2 гаргүй хүн ч гэсэн ажил хөдөлмөр хийх боломжтой. Одоо нүдний хөдөлгөөнөөр мэдрээд компьютер дээр ажиллах хүртэл програм IT технологи бий болцсон учраас одоо хүнд бол хязгааргүй боломжтой л гэж одоо үзэх хэрэгтэй. Харин тэр хүн дээр тэр боломжийг бий болгохын тулд ямар тохируулга, ямар одоо ажил, ямар хэрэгцээ, ямар орчин, ямар дэмжлэгүүдийг бий болгох юм бэ гэдэг дээр л бид нар ажиллах хэрэгтэй болохоос биш. Ерөөсөө энэ бол хөдөлмөрлөх боломжгүй гэж шууд одоо хааж тэгж ерөөс болохгүй. Харааны бэрхшээлтэй хүний хувьд бол нийт нэг ер нь хүний эрхэлдэг ажил хөдөлмөрийг нэг 10 хэлбэр туваавал харуулсан хийж чадна гэж. Харуулсан хийж чадахгүй, энэ бол чадахгүй. Тэр бол ойлгомжтой. Зөвөр хэний ч хийдэг те. За гараад нэг хэдэн төгрөг олчихгээд машин аваад такси бариад алтуур хийдэг ажил бол чадахгүй. Онгоцны нисгэгч энэ төр бол бүр хүсэж чадахгүй. Тийм нэг хараа ашигласан одоо зайлшгүй юм ажлууд байдаг. Тэднийг бол яалч ингэ хийж чадахгүй л дээ. За цэвэрлэгч хийсэн ч хараатай хүнээс үл яагаад ч одоо илүү харахгүй шүү дээ. Тэгэхээр нэг тийм онцлогтой гэх юм уу да. За оюунаа ашиглаад ажилладаг ийм ажлыг бол хийж мэдрэмжүүд. Тийм бусад мэдрэмж оюун хараанаас бусд компьютер ашигладаг ажлууд. За тэгээ одоо ер нь гарын мэдрэмж сайтай учраас бариацлыг сайн хийдэг гэдэг байгаа. За одоо тийм ер нь бол тийм хараа ашигладаг, оюун ашигладаг тиймэрхүү ажлуудыг бол хийх боломжтой л дээ. Тийм бусад мэдрэмж. Яалчгүй ингээ хараа ашиглаад ажилладаг одоо барилгачин, жолооч тиймэрхүү юмыг бол хийж тагдаа одоо тэрийн тусгай алдмал тийм юмыг болж чадахгүй баг. Тэгэхээр биднэрт бол онцлог бий. Оюунаа ашиглаад ажиллах юм бол хинээс тутахгүй ажилладаг. За дээр нь гарын мэдрэмжээ ашиглаад ажиллахад бас хинээс тутахгүй ажилладаг. Тийм одоо технологи гэхдээ бас их маш боломжийг хийж байгаа. Тийм ч одоо оюун шүү дээ. Бүгд л оюун ашигладаг, оюунаа ашигладаг ажлууд. Яагаад ингэж асуусан бэ гэхлээр нөгөө одоо манай тогтолцоогоор чинь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлохдоо хөдөлмөрийн чадвар алдaltaтай холбоод идэг штэ. Тэгээд холбохоор чинь яг гоо зарим хүмүүсийн хөдөлмөрийн чадраа 100% алдсан гэд бас тогтоочдөг тийм тал байгаа. Тэгээд ярихаар хөдөлмөрийн чадраа 100% алдсан хүн байна, ажил хайж гэх юм бол нөгөө ажил олгогчд бол автоматар юу ч хийж чадахгүй байна гэсэн ойлголт төрдөг нэг. Хоёрдугаар тэгээ сая нэмсрэн даргын хэлдгээр нөгөө эмнэлэг халамжийн загвар маань явж байгаа болохоор та нар яг юу хийж чадах юм? Ямар ажил тохирох юм гэдэг асуудал нэлээд гардаг. Гэтэ энийг бол сая хэлсэн те хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөгөө өөрийн онцлог хэрэгцээтэй байдаг. Тэгээ ингээ ерөнхийд энэ бүлгийг аваад үзэх юм бол биднэрт чадахгүй ажил гэж байхгүй. Бүхэл салбарт энэ хөгжлийн бэрхшээл гэсэн хүмүүс маань ингээд ажиллаад явах боломжтой гэдгийг бол бас энэ тал дээр хэлэх гэсэн. Тэгээд сая ингээд нөгөө хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажлууд ярьсан шүү дээ. Яг сүүлийн үед ингээд нөгөө онцлог ажлууд жишээлх юм бол оюуны бэрхшээлтэй хүмүүс зориулаад тусгай ажлын байр, зорилттой ажлын байр бий болоход ингээд зориод ажиллаж гин гэдгсэн. Яг энэ хөтөлбөрөөс гарч байгаа бас бодиттой үр дүнгуудын талаар та хэлээч бас яг хүний амьдралд гаргаад байгаа хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр. За одоо хөгжлийн бэрхшээлтэй ажил хийх сонирхолтой хүмүүсүүдийг за өмнө нь бол бид нар шууд хөдөлмөрийн байгууллагаар дамжуулаад ажил олгож шууд зурчлал орхичдаг байсан. Өчигдөр бол ийм л тогтолцоо. Одоо ч гэсэн тэр тогтолцоо маань байж л байгаа. Тэгээд тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань шинэ ажил дээр очиод юу болж байгаа, ямар зөрчил бий болж байгаа, тэрийг зөөлрүүлэх ямар арга хэмжээ авагдсан, яасан энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. За энэ бол хуучин зүг тогтолцоо маань бол бас олон жил явж ирсэн. Тэгээд энийг бас өөрчлөхийн тулд ажлын байрны даалгавчуулагч гэдэг шинэ үйлчилгээг бас JICA гэдэг үндэсний шугамаар Монгол талд нэвтрүүлэх гэдэг бид нар оролцож байна. Одоогор бол энэ ажлын байрны даалгавчуулагч гэдэг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил олгогч хоёрын хооронд нь одоо яг холбон зурчилдаг. Тэр ажлын байран дээр нь дадуулдаг, тасгадаг. За тэр ажлын байран дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцсэн дэмжлэгийг бий болгодог. За тэгээд тухайн ажилд орсноосоо хойш ч гэсэн ажилд орсны дараах дэмжлэгүүд эдэргээд энэ олон дэмжлэгүүдийг үзүүлдэг ийм мэргэжлийн хүнийг бол одоо энэ төслийн шугамаар бол бид нар бэлтэж байна. За нийтдээ бол төсөл хэрэгжиж ихсэн 3 жилийн хугацаанд бол 90 хэдэн хүнд бол энэ мэдээллийг бол сонсгосон байна. Яг сертификат авцсан байна гэсэн. За эндээс одоо яг агентлагтай гэрээ байгуулад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яг сонгоод нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ингээд дагнаад
ажил жуучлаад ажил олгохтой нэг холбон зуршлаад ажил хийя гэдэг ингээд өнгөрсөн жил бол чинь 20 хэдэн байгууллага манайд гэрээ хийгээд ажилласан. Энэ жил одоо бас энэ байгууллагууд өшөө олноор нэмэгдэх баг. Тэгэхээр энэ бол жишээ нь Монгол бас байгаагүй юм шинэлэг арга хэмжээ. За энэ одоо ажлын байрны дадлагчуулагчаар дамжуулаад өнгөрсөн жил ихэд 84 хүнд одоо ийм үйлчлэгээ үзүүлсэн байна. За үүнээс бол нэг 40 хэдэн хүн нь байнгын ажлын байртай болсон байна. Ямарсан 50% тай. 50% нь бол нэг хараахан одоохондоо байнгын ажлын байртай болоогүй. Нөгөө хөгжлийн бэрхшээлийн онцлогоос нь хамаарат зарим хүмүүсч удаан хугацааны дадлагчуулах бас шаардлагатай байна. Зарим хүмүүс ч нь төр завсралдаг юм байна тийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч би нэг 2 сар хийлээ одоо ингээ нэг төр завсралмаар байна. Эрүүл мэндийн шалтгаанууд ч бас байд юм байна. Тэгээд дараа нь эргэж ирнэ гэсэн юм хүмүүсд байна. Ямарсан нэг 50% тэй бол ингээ байна гэх. Тэгэхээр энэ бол бас энэ шинэлэг арга хэмжээний бол бас үр дүн гэж ингээ шаарж байгаа. За энэ жил бас 6 аймагтай байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв баригдсан газрууд дээр бас энэ ажлын байрны дадлагчуулагчийн сургалтыг өдрөөс ингээд хийгээд үндсэндээ бол одоо дунд говийг хийчихвэл ингээд бүх 6 аймагуд бол бас ингээд сонсоод тэнд байгаа бас иргэний нийгмийн чиглэлээр үйлчлэгээ явуулдаг төрөөс байгууллагууд сертификат аваад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ сонгоод ингээд үйлчлэгээ үзүүлнэ ингээд явж байна. Энэ бол бас манай энэ хөтлөөрөөр JICA төслөөр эхлүүлсэн боловч хөтлөөрөөр яг ингээд үр шимэн гараад явж байгаа. Энэ жилийн дадлагчуулагчийн бүх одоо энэ арга хэмжээг л яг манай агентлаг бүрэн хариуцаад сая ажлын байрны дадлагчуулагчийн сургалтыг ч гэсэн JICA төсөл хийдэг бол яг манайх өөр гардаж ийсэн шүү дээ. JICA зүгээр ажиглагчаа сая орсон. Одоо ингээд цаашдаа төсөл дуусахад ингээд бүх юм таанах ингээд бие даагаад хийх хэрэгтэй. Сургалтаа хүртэл бие даачхий, аж ахуйн нэгжийн сургалтаа бие даачхий, дадлагчуулагчийн сургалтаа бие даачхий. За тэгээд тэндээсээ ажиллах сонирхолтой байгууллагуудаа гэрээ байгуулад хүнээ сонгож аваад ингээд ажиллана гэдэг. За энэ бол бас ингээд бас нэг энэ хөтлөөрөөс гарч байгаа үр дүн гэж ингэж харж байгаа. За дээрэс нь сая би ирсэн нэг ажил олгогчийн хандлагыг бол өөрчлөхгүйгээр бас ингээд юм явахгүй байгаа учраас хөдөлмөрийн хуулийн 144 дэх зүйлийг зөвлөм туслах үйлчлэгийг бол бид нар энэ жил 3 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж. Өмнө нь бас 2 жил хэрэгжүүлсэн. За энэ ажлыг бол манай иргэний нийгэм байгууллагууд л гэрээлж авдаг. Гэрээлж аваад тодорхой тооны аж ахуйн нэгжүүдэд сонгож аваад тэгээд тэр аж ахуйн нэгжүүдтэй одоо энэ хөдөлмөрийн хуулийг сурталчлах, хөдөлмөрийн харилцааг таниулах, хөгжлийн бэрхшээлийг таниулах тийм хэмжлэнгийн ингээд өөрөөр хэлбэл бас л нөлөөллийн ажлыг давхар хийгээд яваад байна л гэсэн үг. За ингээд энэ ажлыг хийснээр бол бас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажил олгогчдын сонирхол бол бас нэмэгдэж байгаа гэж ингэж харж байгаа. Ягаад гэвэл өмнө нь бол манайхаас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авъя гэж төдийлө асуудаггүй бол одоо ингэж жилээс жилд байнга асууж байгаа. Хэмжлэгээр энэ асууж байгаа хандлагаас нь харахад бол хандлага нь ямарсаа өөрчлөгдөж эхэлчихжээ гэж ингэж бас харж болохоор. Хэмжлэнгээр ийм одоо олон зүйлсүүдийг бол бас хэлж болно. За энэ жил бас хөтлөөрт нэг онцлог зүйл орсон. Хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгчдийн одоо гадаад дотоодын үзэсгэлэн бодлоонд оролцуулах тийм борлуулалтын дэмжих гэдэг нэг ийм арга хэмжээг анхудаага бас тавиад за тэнгуүтээ сая бол Итали улсад анхудаага бас ихний 4 хүний тийм төлөөллийг явуулаад үзэсгэлэнд оролцуулаа. За тэд нар маань бас бусад одоо энэ үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс олон шинэлэг санаануудыг бол олж гарсан гэж ингэж надад бол хэлсэн. Тэгэхээр энэ бол бас түрүүчээсээ бол үр дүн гарч ийн гэж үзэж байна. За энэ жилдээ бол дахиад саяны Италиас гадна 3 ч одоо газарт дээр явж байсан. Үзэсгэлэн бодлоонд бол энэ хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгчд оролцуулна. Энэ бол өмнө нь өөрөөсөө ийм хилэндээс алхах тухай ойлголт бол байгаагүй шүү дээ. Дотооддоо л бид нар ингэж яваад байсан бол одоо бас түрүүчээсээ ингэ гадагшаа яваад бас юм үзээд өөрийнхөө орны нөхцөл байдлыг гадаадын үетэй харьцуулаад бас ингэж шин санаанууд олж ирж байгаа нь бол бас шинэлэг арга хэмжээ. Энэ хөтлөөрийн бас нэг үр дүн бас гарч ирж байна. Шинэ шатанд гарч ийн гэж ингэж харж байна. Тийм ээ. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтэйгээр зүгээр ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил одоо олгогчтой холбох биш. Бас ойлголт мэдлэгийг нэмэгдүүлсэн те маш олон ажлыг цогцод нь хийж бас энэ дэр дэвшил гарч ийн те. Тэгэхээр мэдээж хөдөлмөр эрхлэлтэйг ярихаар бид нар зайлшгүй нэг ярих асуудал нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил олгогчийн хэрэгцээ шаардлаганд нийцүүлж бэлтгэх те тэгж бэлтгэх бол шаардлагатай байгаа. Энэ хүрээнд бол мэргэжлийн боловсрол олгох тэр хүмүүсийг ажлын байран дээр очиод бүтээмжтэй ажиллах ур чадвар мэдлэг олгох асуудал яригддаг. Тэгэхээр ганцааргаас нөгөө харагчтай холбооны дэргэдтэй хараг иргэдийг энэ мэргэжлийн боловсрол олгох тал дээр бас үйл ажиллагаа сургалт явуулдаг. Энэ үйл ажиллагааны талаар бас сонсогчтой бас ярьж одоо ямар боломж хараг иргэдэд бий болоод байна те ямар үр дүн гарч ийн гэдэг талаар бас хуваалцахгүй гэдэг л. За ер нь 2005 оноос эхлээд хараа хүчтэй холбооны дэргэд мэргэжлийн барайцлалчдыг бэлдэж эхэлсэн. 6 сарын сургалтаар бэлддэг байсан. Тэгээд
энэ сургалтаа өргөжүүлж 2015 онд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулад тэгээд одоо жилийн хугацаатай 2 жилийн хугацаатай одоо 7 мэрэгчлэр хараагүй хүмүүст мэрэгжлийн боловсрол олгож эхлээд явж байна. 7 мэрэгжлийг дурдвал эмчилгээний барайцсалж, алжаал тайлах барайцсалж, ардын гоцлол хөгжимчин, за бэлэг дурсгалын зүйл урлаач, за компьютер технологи дээр суурилсан хүртээмжтэй технологийн мэрэгчлэн, за тэгээд кофе бэлтгэгч, мөн одоо даралт хөгжимч хөгжмийн анги бол ямар ч хөгжим заахаар болж байгаа. Тэгэхээр энэ жилээр бас даралт хөгжмийн ангийг бас ингээд эзэлтийг аваад ингээ явнаа. Ямар ч байсан эдгээр сургалтуудаар 450-аад барайцлалчд бэлдсэн байна. За мөн бусад мэрэгчлэр бол нэг 200-аад харааны бэрхшээлтэй хүмүүсийг мэрэгчлэлтэй болгож, за нийт төгсөгчдийн маань 70% нь ажил хөдөлмөр эрхлээд ингээ явж байна. Энэ бол яг бидний хувьд бол нэлээд тийм том амжилт. Яг энэ сургалтыг хараагүйчдийн холбоо зохион байгуулахаас өмнө хөдөлмөрийн хүнд хэлбэрийн гэх юм уу одоо 70-аас 100%-тай хөдөлмөрийн чадвараа 70-аас 100% алдсан харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн хувь бол 2 оронтой тоонд байдаг байсан. Тэгээ одоо өнөөдөр бол нэг 460-аад хүн ажиллаж байна. Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийн тоог хөдөлмөр эрхэлж байгаа хараагүй хүмүүсийн тоог ч гэсэн 4-5 дахин ингээд ихсгэх амжилт болсон. Ер нь бол түүхэнд бас нэлээд тийм боломжийн сайн амжилт гэж үзэж байгаа. Тэгээд мэдээж эдгээр мэрэгчлэр хэрвээ ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэхээ мэдэхгүй байгаа хараагүй хүмүүс байвал энэ мэрэгчлүүдээр сурахад бас бэлэн байгаа. Сураад төгссөний дараа бас ажлын байраар хангагдах ийм боломж бас өндөр байгаа. Товчхон өөрийнхөө талаар танилцуулахад би Япон улсад яг энэ мэрэгжлийг эзэмшээд энэ мэрэгжлийг гэдэг нь дорн дахны анги ахуйн эмчилэгч мэрэгчлэр сураад төгссөн. Тэгээ Японд энэ дорн дахны ангахын 3 эмчилгээний төрлөөр эмчилгээний төвийг нээх хэрэгтэй. Анхны монгол хүн болж төгсөөд тэнд нэг ер нь нийтдээ бол нэг 4 жил орчим ажилласан. За дотор мэсцлийн эмнэлэгт зүүнний эмч хийжсэн. Тэр үедээ бол нэг $4,500 цалин аваад тухайн үедээ өөрийнхөө үеийн Япон хүмүүсээс ч баг ингээд илүү амьдралтай ингээд амьдарч исэн. За тэгээ 2006 онд Монголдо ирээд ер нь яагаад ирсэн бэ гэвэл Монголынхаа хараагүйчдийн төлөө бас өөрийнхөө чаддаг мэддгийг зориулъя. Тэнд одоо өөрөө ганцаараа бас сайхан амьдраад ах утгагүй санагдаад тэгээд Монголд ирж анх барайцлалын сургалтыг эхлүүлжсэн. Тэр үед бол 24 м2 нэг өрөөнд за нэг 10 хүрэхгүй хараагүй хүнд барайцлалын хичээлийг өөрийнхөө Японд үзчихсэн гарын авлага сурах хүчийг Монгол руу орчуулад ингээд барайцлалын хичээл эхэлж ирсэн. Одоо алимны цаасаа хайрцагт хувцас солиол өдөөс өмнө бол ороо буулгаж иж барайцлалын хичээл, өдөөс хойш ороо хураад ширээгээ буулгаж ирээд англиний хичээл явуулж ингэж сургалтыг бол эхэлж ирсэн. Тэгээд яг 2007 онд бас компьютерийн сургалт нэмээд өрөө байрныхаа боломжийг бас нэг 70 м2 болгоод 2011 онд 340 м2 байрыг Япон багшныхаа одоо хөрөнгө оруулалт санхүүжилтээр тусламжаар ингээд бас өргөжүүлээд өдөр нутгаас оюутнууд дотор байранд хүлээж авах боломжтой болоод 1 жилийн барайцлалын сургалтыг явуулдаг гэх ингээд баг багаар өргөжүүлээл ингээд явсан. Тэгээд яг одоо өнөөдрийн төвшөнд ингээд ирж байна л да. Энэ хүрхэд бол нэлээд бас бэрхшээлийг туулж исэн оюутнууд маань нэлээд бэрхшээл туулж исэн баг. Бид нар ч бас би бол одоо бас овоо гайгүй хардаг залуу Японоос ирсэн. Одоо тэгээд янз бүрийн барайл харж мараал янз бүрийн юм ясаар одоо баг ингээд бүрэн хараагүй болцсон ингээд тий. Тэгээд амьдрал дунд одоо яг энэ ажлыг хийж явж явах дунд бол яах гэж тэр Японоос ирэв тий. Энд одоо ингээд цалинтай цалингүй хоолтой хоолгүй ингэж явж ирснээс тэндээ баг ингээд байж ах минь яа гэж бодож исэн үе бол байсан л та. Тэгээд энд нэг оюутныг миний энэ бодлыг өөрчилсөн нэг оюутан байна. Тэр оюутан маань анх одоо зүгээр хардаг байжгаад Эрдэнэтийн уулын байжлах үйлдвэрт ажилладаг. За тэр үйлдвэрт ажилладаг хүмүүс бол нэлээд бас өндөр цалин авдаг. Тэгээ гайгүй ингээд амьдарч хагаад уулын үйлдвэрийн хүнд нөхцлөө сууж хараагүй болчихсон чинь ажиллаа хийж тахаа болчихсон. За тэгээ хараагүй болчихсон чинь авгаан хаяа явчихсан. Гэр орончгүй болсон бүр ингээд. Тэгээ гадаа ингээд бүр шилмэлт үүдэг.
тийм хүн байж байгаад манай сургуулийн төвийг нэг одоо мэдээлэлээрээ сонсоод энд үрээд ирсэн. Тэгээд яг эренгүүт нь одоо хувцсан өөрчлөө тэр үеч нөгөө Тайван засгийн газрын дэмжлэгээр бид нар байр түрээслээд тэр Тайванаас бас нэг хэдэн төгрөг оюутнуудаас олгуулад ингээд явж исэн үе байсан. Тэгээд тэр оюутныг сургаад 7 хоногт би өөрөөсөө нэг 20,000 төгрөг өгөө. За чи энийг ямар ч байсан хүргэн шүү гээл дараагийн 7 хоногт дахиад 20,000-ыг өгдөг. Ингээд 6 сар сургаж байгаа тэр оюутнаа төгсгцэн. Нөгөөч нь нутагтаа очиж ажиллаад жилийн дараа нэг ирсэн. Сайхан өнгөцөс зассан тарган сайхан хувцастай багшаа би ингээ бариацлын төвд ажиллаад сайхан ажиллаж байгаа одоо ингээд жоо ярьж сууж байгаа. Тэгээд яг гарахынхаа өмнө над нэг 20,000 төгрөг өгөөд багшаа энэгээр хоол аваад идчихээрэй гэдэг. Тэгээд яхаа хэрэггүй гэсэн чинь ингээд нүдэндээ нулимс ангиулаад ярьж байгаа байхгүй. Багшаа би багштай ингээд ямар ч үс нэг аяг хоол аваад өгчих ийм чадaltaй болсон. Би та бид нар одоо яаж анх уулзж илаа. Би намайг яаж сургаж илаа. Тэгээ энэнийхээ бас нэг үр дүн ингээд харуулах гэсэн юм аа. Гэдэг хоолон зангираад ярьсан. Тэгээд миний ч гэсэн бас хоолон зангираад тэр үед бас дуурч чадаагүй. Тэгэл тэндээс би яг нөгөө хариултаа олсон. За би яг ийм хүмүүсийг л бэлтгэхийн төлөө тэр амьдралыг орхиж ингэж энд ирсэн юм байна. Одоо миний хоолтой хоолгүй мөнгөтэй байх хамаагүй ийм хүмүүсийг л ингээд нэг нэгээр нь ч болтгоо ингээд нэмээ. Дахиж ерөөсөө тэр Японд иргэж Японоос яах гэж ирвдээ гэдэг бодлыг дахиж бодохоо болъё гэдэг. Тэрнээс хойш бодоогүй. Тэгэхээр ер нь бол манай энэ сургалт бол олон яг одоо тэр саяны миний ярьсан жишээнд дурдгдсан хүмүүст боддоор ингэж амьдралд нөлөө болж. Зарим нь бол ганцаараа ирээд хоёлоо олооч буцдаг тийм хүмүүс бас нэлээд байгаа. Тэгээд эндээс чинь мэдлэгээ олоод амьдралынхаа ханиг олоод тэгээ ингээд бүр нийгмийн бүр дундад төвшнөөс бүр дэлгэрээ тий. Одоо сүүлийн үед манай энэ нөгөө үйлдвэрийн барьсан энэ 90 айлын орон сууцандаа ороод одоо ингээд хачин сайхан амьдралын дэвшилж байгаа юм хүмүүс бас байгаад байгаа. Тэгээд бидний яг үндсэн зорилго бол энэ юм. Тэгээд мэдээж энийг цаашдаа дараагийн шатанд нь хөгжүүлэх, дахиад дээд төвшөнд нь боловсруулах юм зайлшгүй шаардлагууд бас бий. Бариацлын төвдөө бас үйлчлэгийг сайжруулах гэдэг ингээд ажил хийвэл дараагийн одоо хийх ажлууд ингээд харагдаад ирдэг. Ямар ч гэсэн зориод сурыг гэдээ ирсэн хүмүүс бол боломж байна. Боломж байна. Сурах боломж байна. Тий амьдралаа дээшлүүлэх боломж бүрэн байна. Тэгэхээр Монголын хариуцлага үндэсний хөтөлбөрийн сургуулийн төвдөө холбогдож олон боломж авах нь шүү дээ. Эхний нөхрөө хүртэл олоод харьдаг шүү дээ. За, анхаарал дараагийн үед бас яг ингээд миний амьдралд гарсан хөтөлбөртэй жишээс. Тэгэхээр одоо сая ганц зэрэг дарга хэлдэг шиг ийм хөдөлмөр эхлэгчээс гоё л да одоо ингээл амьдрал өшөө баян болол явчихдаг тий. Гэрийн бохордлын юу хийж чадах вэ гэсэн байдлаар сууж явах хэрэгтэй юм чи бүр тий. Гэр бүлтэй, үр хүүхдтэй, ажилтаа орлоготой тэгэл энэ ч л одоо яг бидний нэг өсөөл байгаа зүйл юм байна. Тэгээд манай ажлын байрны даатгагчуулагч гэдэг энэ шинэ тогтолцоо байна дөнгөж дэвтэрч эхэлж байна. Тэгээд бас бид нар нэг хагасчлд нэг удаа энэ даатгагчуулагчдынхаа нөгөө сонгож авсан хүмүүс дээр ямар хөө байна, үр дүнгээ хэлээч гэдэг ингээ нэг бас нэг сонсох ажиллагаа хийдээ. Тэндээс нэг миний нэг тэр тухайн даатгагчуулагчийн нэлээд бас ур чадвар сэтгэл гэх юм да. Харагдсан кейс би бас одоо ярмаа санагдаад байна л тий. За тэр болохоор ясаа хэрэг нэг өчтөн бэрхшээлтэй нэмэгтэй хүн ажилд орё гэдээ ирсэн байна. Тэгээд даатгагчуулагч үнэлгээг нэ шүү дээ. Үнэлгээг нэгээ тэгээд тэр манад ер нь хоёр янзын даатгагчуулагч хөгжүүлж байгаа. Тэрийг бас би энд хэлмээрээ. Нэг нь болохоор төрөмс байгууллагын дэргэдэх ажлын байрны даатгагчуулагч. Нөгөөх нь аж ахуйн нэгжийн дэргэдэх даатгагчуулагч. Ийм хоёр тогтолцоо зэрэг хөгжиж явж байгаа шүү гэдэг бас хэлхэн зүйтэй. За энэ даатгагчуулагч болохоор Мишель Экспогийн даатгагчуулагч. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн дэргэдэх даатгагчуулагч байхгүй юу? Одоо шинэ Мишель групп гэхэд нөгөө хөдөлмөрийн 144 биелүүлэхийн тулд ахаад олон хүчтэй бэрхшээлтэй нэг ажилд авах шаардлагатай. Тэгэхээр одоо яа гэхээр компани хүний нөөцийг даатгагчуулагчаар бэлтчих юм бол өмнө нь ойлголтгүй байсан хүнээс одоо ойлголттой болчихороо шин ажлын байран дээр хүчтэй бэрхшээлтэй хүмүүсийг аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ их чухал даатгагчуулагч. Тий. Тэг чи одоо ингээд нэг ойлголттой болчихороо нүдэн нээгдээд манай савлгаан дээр манай энэ үйлдвэрлэлийн хэсэгт манай офисын хэсэгт ингээд ийм хүмүүс авч болох юм биш тэгээд сургалтын чинь нэг гайхамшигл энэ л дээ. Тэгээд тэр эмэгтэй дээр үнэлгээ хийгээ тэгээд тэр эмэгтэй болохоор гэр бүлтэйгээ хоёулаа энэ хотод ирсэн орон нутгийн хүмүүс юм шиг байна. Тэгээ мэдээч нөгөө өөрийн юу байхгүй тэгээд бүр ингээд айлын гашаанд айлын гэр хүртэл түрээсэлж амьдрд юм шүү дээ. Энэ одоо хүмүүс ч гэрж байхгүй. Бэлэн барьсан гэр сарын одоо нэг 50,000 100,000 өгөөд ингээд амьдрдаг. Нөхөр нь болохоор нэг
жижиг нэг тэрэгтэй хаяа нэг галтуур хийгээл ингээл эхнэр болохоор группийн мөнгөтэй. За нэг хүүхдийн мөнгөтэй. Энэгээр л нэг өдөр хоног залгасан өөр ажил орлого байхгүй. За ингээд эхнэр ажил хийгээд нөгөө дадлгажуулагч бүр үлгээгээ за Мишель группээр авсан баг. Дадлгажуулагч. За ингээд аваад бас ажиллаа мэдээж дажгүй сайхан хийгээд сэтгэлд нь чүрсэн. За тэгсэн нэг 10 хоног 20 хоногийн дараа үе бас ингээд нэг нүур амын шалбар центр ирээд яах юм гинэ. Тэгсэн чинь нэг өдөр бүр нилээ нүур ам гөхөрч гисэн ирээд. Тэгээд яг нэг дадлгажуулагч бас эн чинь маш олон ур чадвартай одоо тийч ээж нь болж байгаа байхгүй. Шууд одоо шинэ хамт олонтой хүн тэр сэтгэлийн юм ярихгүй байхгүй. Тэгэхээр эхнээсээ нөгөө ингээд өөрт нь үлгээ хийгээд явцсан ингээд дотн байгаа тэр дадлгажуулагчтай ярьсан байна. Тэгээ яг тэгэхээр яаж юм нэхэр нөгөө хүүхдээ өдөржил ээж нь хараа гэртээ байдаг байсан. Тэгсэн чинь нөгөө ээж нь ажилдаа болоод одоо нөгөө эцэг нэгээд байгаа нөхөр чинь өдөрж хүүхдээ харах болж шүү дээ. Тэнгүүт нөгөө одоо харддаг юм уу яа гэдэг. Очихоор нөгөө ингээд дарамт баг ажиллаа болмол гэтэргээд уул нь өн чи одоо сайхан амьдрахын тулд дэмжих хэрэгтэй үстэй. Тэгээ бүр гар мар хүрсэн байгаа. Тэгээд гар хүрээ. Тэгээд тэр дадлгажуулагч ямар арга хэмжээ авсан бэхээр их сони арга хэмжээ авсан. Уул нь одоо бид нар бол баг тэгээд цагдаа дуудаал тэр нөхрийг барьж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нөхөртэй очиж уулзсан байна. Тэр одоо дадлгажуулалтын сургалтын дээр бас гардаг байхгүй. Ар гэрт нь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө шүү гэх. Тэгээд очиод уулзаад яасан чинь шалтгаан нь юу гэхээр өдөржингөө хүүхдээ хараад ингээ байран солигдчихээд байна шүү дээ. Уул нь бол хаяа нэг өөр галтур нэгээд эхнэрээ үүлгээд байнга л гэртээ орчдөг. Тэгсэн чинь гадар өдгсөн чинь одоо хүүхдээ харах болонгууд хаашаас гарч чадах байсан. Тэгээд эхнэр чи бүр бүтэн одоо өдөржин хамт байдаг улсууд чи өдрийн 8 цаг алах болох ч одоо тэгээд сонирхол байдаг юм билгээд бодвол ингээд тэгээд айгүй л зүгээр ажиллаа хийгээд ирж байгаа хүнийг бас янз бүрээр боддог те. Өдөржин гэрээсээ салддаг байсан хоёр хүн чи. Тэгээд тийм сони юм ярьсан гинэ. Тэгээд өөр яг хаа тэгээд хаяа бас гадар гараад нэг арх уучдаг тэр мөр хөвгцсэн да бас бохомдсон ч юм уу. Тэнгүүт тэр дадлгачууч яасан гэхээр чамайг чи манай тэгвэл бас ажилд орчих. Тэгээ та хоёр ч угаасаа энд өөр ингэсэн гэрч биш юм байна чинь те. Тэгээд бүр уулын ороо тэр шингэлтэд чиглөө. Манад харуул хамгаалтай ажиллагаа чи орчих. Хүүхдээ чинь ажлын ойрхон цэцэрлэгт өгч. Тэгээд хоёр хоёулаа цалинтай болох юм чинь нийтийн байранд нэг туристэд орчих зүгээр асуудалгүй гэт. Тэгсэн чинь нөгөө өтгөн зөвшөөрөө. Тэгээд ажилд ороод одоо бүр хоёулаа орлоготой болоод хүүхдээ сайхан цэцэрлэгт өгцөн. Ингээд бүр нэг айлыг бүр ингээд тэнд хотод дөнгөж ирээ хөлөө олохгүйсэн айлыг бүр өөдөнд татцсан. Тэгээд би бол одоо тэн дээр шин тэр дадлгажуулагч шин одоо мэдрэмжгүй одоо ингээд одоо эмэгтэй хүн байсан л та. Эмэгтэй хүн чинь мэдээж их мэдрэмжтэй байт юм. Мэдрэмжгүй хүн байсан бол шинэ нөхрийн цагтаа төгссөн бол яах вэ? Тэгээд цагтаа баримчлал авч штэ. Тэгээ эхнэр юу ажил хийх нөгөө хүүхдээ хараад дахиад гэртээ сууш. Айгүй л тэгээд дахиад бүр нөгөө шоронд явсан хүн чинь нөгөө дээр төгш яадаг үлээ. Уламд ордож уламж харгас болдог шин. Юу ч болох байсан цааш. Гэтэл харин бүр ингээд гоё тийм одоо санаанд тогтохгүй уран шийдвэр гаргаад гэр бүлийн хүнийг давхар авчина гэж яаж гоё сэтгсэн. Тэр очиж уулзаал тэр буцал байл л да. Ингээд өдөржингөө байран солигдоод хүүхдээ харахаар нэг сэтгэл санаанд өөрчлөлт ороо тий. Тэгвэл энийг адилхан завгүй ажилтаа болгоод хүүхдийн тэр цэцэрлэгт тэртэргөө байж чинь. Тэгээ энэ хуйлаа цалинтай болчин. Дээрээ группийн мөнгө байна. Ингээд тэрийг бодож олж харсан байгаа. Тэгээд нэг хүүхдээ амьдралыг өөрчилсөн. Хамгийн сайн ажиллаж байгаа дэргээд. Манай хоёр шилдэг ажилтан бас. Энэ бол бас ингээд дадлгачуулагчаас ингээд сонсохоор гой кейсүүд сонсдог байгаа. Энэ бол их гоё. Одоо дандаа хүчрхийл өрцгийг манайх цагтаал юм дууддаг болохоос биш. Ар гэртээ очиж саяны яриад байгаа нөгөө сэтгэлийн зүйлүүд яг нөгөө сэтгэлийн гүнийг сонсох те. Ямар шалтгаан юу байсан бэ гэдэг ерөөсөө бид нар хайхч завгүй байд юм шүү дээ яг үнэ. Тэгээ энэ бол яг тэр дадлгачуулагчийн ур чадварыг гаргасан байгаа байхгүй. Шаардлагатай бол ар гэрт нь очиж тэр өдөр болгоны юуг нь ажиглаа гэдэг. Баяр баясгаландаа ирж ивэл тэр ар гэрт бол дажгүй байх гэсэн үг. Гундахоо ирж ивэл нэг асуудал гарсан гэсэн үг. Тэр асуудлыг нэг хэсэгтээ ажиглаа бүр хүндрэхээр бол заавал ар гэрт нь очиж сэтгэлийн зөвлөгөө өгөх заадаг байхгүй. Тэгээ тэрийг энэ дадлгачуулагч маш сайн хийсэн. Тэгээ нэг айлыг ингээ өөдөнд татсан. Энэ бол надаас их гой санаанд бусад би дадлгачуулагч хэлдэг байхгүй. Ийм та нар ямар олон юмтай учрах шүү те. Энэ бол бас ингээ маш гоё шийдсэн байна. Яг энэ шиг та нар хүний төлөө гэсэн сэтгэлээр ингээ хандах юм бол гаргалгаа бол ерөөсөй байхгүй шүү. Байдэн шүү. Тэгэхээр зүгээр миний зүгээс хэлсэн зүйл бол за хөтөлбөр бол нэг асуудал. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө авч хэрэгжүүлэх яг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа улам хууль эрх зүйн хүрээнд баталгаатай болгохын тулд нөгөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжигдэхүй хуулинд одоо яг нэмэлт өөрчлөлт оруулаад явж байгаа. За яг тэгэн дээр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань санаачлаад бие даасан бүлэг оруулахаар болоод явж байгаа. Тэгээ энэ бүлэг дээр бол бид нар
тусгаалan яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь дэмжийе. Нөх хүн төвтэйгээр гэж сая яриадсэн те. Нэг хүнийг ажилдаа олохын тулд одоо нэг үйл ажиллагаа, хоёр үйл ажиллагаа хангалтгүй яг саяны ярьжсэн ажлын байрны дадлагжуулагч бүр дээр нь сэтгэл зүйн зөвлөгөө те. Ингээд цогцоор юм хэрэгтэй байдаг бол яг тэр бүх үйл ажиллагааг хуулийн дээр тусгах, санал тусгаад явж байгаа. Тэгээ эхний ээлжинд бол бид нар одоо 8-9 төрлийн дэмжих саналуудыг өгөөд ямар ч хэсэг хуулиндаа тусгаад явж байгаа. Тэгэхээр энэ хууль маань батлагдах юм бол бас энэ дэмжих үйл ажиллагаа маань илүү цогцоороо болоод хүндээ хүрсэн үйл ажиллагаа болох боломжтой гэж харж байгаа. Тэгээд жишээлх юм бол ганцхан энэ дэр нэг жишээ хэлмээр юм л да. Одоо нөгөө бидний хувьд ярьдаг штэ хавсарсан бэрхшээлтэй. За бүр одоо бид нар дундаа яриад жанцчнаар бол нөө хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаг те. Одоо гэр орноосоо гарч чадахгүй хэвтрийн байгаа ч юм уу. Тэгэхээр тэр хүмүүс хүртэл зориулсан дэмжих үйл ажиллагаа жишээлх юм бол магадгүй тэр хүмүүс яг байгаа чадах дээр нь үндэслээд тусгаалan тэр хүмүүст ажлын байрыг бий болгох ч гэдэг юм уу те. Ингээд зорилттой ажлын байрыг бий болгох, дэмжигтэй ажлын байрыг бий болгох, түрүүний яриад байсан нөгөө бие даа үйлчлэгийг бий болгох, за хөдөлмөрийн нөхөн сэргээлтийг гэх мэт ингээ олон үйл ажиллагаануудыг бас тэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дээр тусгаад бол явж байгаа. Тэгэхээр бас санаачлагд бол явж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээ одоо ингээд нэмсрэн дараагаас асуугаад за хөтөлбөрийн хүрээнд хийж ийн. Ер нь ингээд олон ажлуудыг дурдсан. Бас бидний анхаарах ёстой зүйл гэж юу байна? Одоо энэ үйл ажиллагаад хөдөө орон нутагт хүрэхэд бас цаашид юу анхаарах вэ? Ажлын байрны дадлагжуулагч бол сайн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгууллагч 6 аймагт бэлтгэгдсэн гэдээ ярьж байна те. Тэгэхээр бусад аймагуудын оролцох боломж нь хязгаар нэгдэх вэ? Хөдөө орон нутгийн хөтөлбөрийг бүргэх ажил ер нь аль зэрэг төвшөнд байна гэж харж байна. Цаашид юу ихээр төлөвлөж байгаа вэ? За ямар ч гэсэн энэ жилдээ бол ингээд төв баригдсан нөгөө хөлтэй болцсон гэдэг утгаараа 6 аймгийн бол ажлын байрны даатгагчуулагчийн сургалтанд бол хамруулна гэсэн төлөвлөгөөтэй. Дараа жилээс бол хүн амын тоог нь эхлээ харгалзаа гэж байгаа. Хүн амын тоог нь харгалзаад хамгийн олон хүнтэй. Ер нь хүн амынхаа тоогоо дагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний тоог өсчдөг байхгүй. Одоо шинэ хөвсгөл одоо 21 аймагаас хамгийн олон хүн амтай мөн адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоогоор бусад аймагуудаас хамгийн их байх шээ. Тэгэхээр дараа нь бол жишээ нь ингээд төв баригдаагүй аймагуудаас хүн амын тоог нь харгалзаж жагаад бас энэ ажлын байрны даатгагчуулагчийг бол хэрэгжүүлэх зүйтэй юм байна гэсэн юм бодолтой байгаа. Зүгээр аймагуд бол бас янз бүр байна. Жишээ нь одоо Говьлтай аймаг гэдэг бол маш бага хүн амтай. За тэгэнгүүт тэнд ингээд байгуул ер нь даатгагчуулагч маань ажлын байрны даатгагчийн зорилго бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил олгочлаа, аваачлаа, ажилд олгох шүү дээ. Тэгэхээр тэр ажил олгох чинь ямар байгаа ингээд аймагуудыг бас ингээд нөхцөл байдлыг хараад үзлээ. 144-өөс дээш байгууллагууд ямар байна гэд. Тэгэнгүүт чинь жижиг аймагт бол 144-өөс дээш байгууллагууд дандаа төрийн байгууллага байд юм байна. Ерөөсөө хувийн хвшил бараг цөөхөн байна. Тэгэхээр хувийн хвшилч бол нөгөө нэг ажил олгох байхгүй. Тэгэхээр одоо тэр жижигхэн хүн цөөхөн хамтаа одоо нэг 60-70 мянган хүн хамтаа аймагуудад бол жишээ нь тэр нөгөө даатгагчуулагчийг хэрвээ сургалт хийлээгээд тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй хүний хаваад хин дээр очих гэдэг төрийн байгууллага дээр л очихоос өөрөө сонголтгүй болчиход. Улаанбаатар, Дархан, Эрдэнэ, Дүмдгөө ингээл том уул уурхай янз бүрийн хөгжсөн орнууд бол хувийн хвшил нь бол олон байна. Төрийн байгууллагаас олон байна. Гэтэл манай төрийнхын чинь нөгөө ямар хандлагатай байдаг вэ гэхээр манайх батлагдсан орон тоотой тэрэнд хөгжлийн бэрхшээлтэй хүний орон тоо байхгүй гэл ингээд амын хагаал ингээд явуулна. Тэгэхээр бид нар үр ашиггүй тэгж жижиг аймагуд сургалт хийснээс хувийн хвшлийн тоон олон байгаа аймагудаас эхлээд хий гэж байгаа. Тэгвэл явандаа бол яг говьлтаар ч гэсэн орчин л та тийм. Яг нь ер нь энэ даатгагчуулагч бол одоохондоо бид нар дөнгөж нөгөө эхэлж л байгаа болохоос бүр энэ даатгагчуулагч маань өөрөө их өндөр ур чадвартай болоод хөгжих юм бол төрийн байгууллага ч гэсэн зөвлөд туслах юм. Жишээ нь хүний төлөө гэсэн байгууллага байх юм бол одоо юу гэдгийг нэг 2 3 хүний дундаас яг хөгжлийн бэрхшээлтэй хүн таарсан үйл ажиллагаануудыг нэгтгээд нэг ажлын байрыг бий болгочихлоо байхгүй. Энэ бол бүр нөгөө хүний төлөө гэсэн хөгжил нь нэлээд өндөр түвшинд очиж энэ бол ингэдэг болно. Одоо манай төрийн байгууллага одоохондоо тийх хандлага нь бол өөрчлөгдөх болоогүй байна. Ер нь нөгөө боломжгүй эсвэл нэг орон тоо ингээл угаасаа анханаас ингээл батлагдсан. Одоо энд ингээд хүн авах боломжгүй. Эсвэл сонгор шалгуулалтаар ороод иргээл ингээл хүний төлөө гэсэн сэтгэл байхгүй л хандаад байгаа байхгүй. Гэтэл тэр чинь одоо нэг дорж гэдэг хүний нэг 10 ажил хийдгээс нэг 2-ыг аваад дондгоос 6-аас нэг 3-ыг аваад ингээд нийлүүлээд яг хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийцэх ажлын байрыг хүнийг л авъя гэсэн сэтгэлтэй хүмүүс бий болгож чаддаг байхгүй. Тэгэхээр ажлын байрны даатгагчуулагч нь өндөр түвшинд хөгжөөд ирвэл тим зөвлөгөө өгөх юм бэл. Байхгүй биш ээ. Танаа дээр шинжилгээ хийгээд үзэхэд ийм арга хэмжээнд чинь нийлүүлээд энэ дорж идэх хүмүүс хийх боломжтой ажлын байрыг гаргаж авах боломжтой. Энд дээр чи бид нар туслая. 3 сарын нэг даатгагчуулах гэрээ хийгээд хэдүүл хамтдаа туршаа. 3 сарын дараа эргээд үр дүнгээ ярилцаад болж байвал энэ ажлын байраа баталгаажуулаад явъя гэдэг.
ийм зөвлөгөөг одоохондоо манай даалгавч нар тийм өндөр хэмжээнд бол очиог байж байгаа. Үнэ үнэлээд байгаа үнэ ажил олгогчдоор авчиад санал болгодог хэмжээнд л байна. Тэгээс ажил олгогчийн санаа бодлыг бүр эргүүлээд өөрчлөө тэр байгууллагын дотоод уушиг зүрхийн бүр судалсан ямар чиг үүрэг хийдгийг за энэ чигүүргээс нь алийн энэ хүн хийх боломжтой юм бүр тийм өндөр дэвшээнд мэдээлэлтэй чадвартай байх болох хэмжээнд одоохондоо арай хүрээгүй байна тий. Одоо Японд бол юм шүү дээ. Яг одоо жишээ минийх шиг мэрэгчлээ нэг эрүүл хүн бит хоёрыг байгуулга ажилд авахд бол намайг авах сонирхолтой байхгүй. Яагаад гэвэл миний цалин улсаас 2 жил тэр байгууллагад төлчихөж байгаа. Тэгэхээр би тэр байгууллагад ямар ч гарлага гаргахгүй зүгээр ажилтан байгаа байхгүй. Миний хийсэн ажил бол тэр байгууллагад орлого нь болоод явчихна. Тэгэхээр зүгээр хүн авах юм бол эхнээс нь цалингаа өгөөл явна. Намайг авах юм бол 2 жил тэр тодорхой хангалтууд ингээ өгөө явах учраас яг ажлын байран дээр хоёр дадлагжиж бүрэн үү тий тэр хоорондоо дадлага. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн зүгээр хүн хоёр яг адилхан чадвартай адилхан мэрэгчлээ ирэхэд бол Японд бол хөгжлийн бэрхшээлтэйг нь авах сонирхол нь дав. Сэний нөгөө хөшөөрөг тэр нь бол нөгөө эдийн засгийн хөшөөрөг юм байна шүү дээ. Тий. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажлын байртаа олгоход нөгөө одоо юу гэдгийг одоо энэ хүнээс ажилласнаар илүү ашиг орлоготой байна гэж харахаасаа илүү зарим тохиолдолд энэ хүний хүн гэдгийнх нь хувьд нийгэмшүүлэхтэй хамт олонны дунд байлгаж яах нь л одоо үнцэн гэж үздэг тийм нийгэмд үзүүлж байгаа үнцэн тухай хэрэг үзүүлж. Тэгээ Японд бол дээрээс нь тэр санхүүжилт нь бол улсаас орчдөг учраас байгууллагт бол ямар ч тийм дарамтгүй байхгүй. Тэгэхээр ингээд цаашид энэ хөдөлмөр эрхлэлийг тойрсон асуудал дуусахгүй маш олон юм яриад Японы саяны үг жишээ нь ингээд 1 жил бол туршиж бас болно шүү дээ. Зарлагдвал түрээнд бид нар тий туршиж бас болно. Адилхан зүгээр тэрэгцтэй оёлчин зүгээр оёлчин хоёр бол гараараа оёол нүдэрээ хараад оёх учраас тий ялгаагүй шүү дээ. Бүтээл бол баг адилхан гарна. Тэгээд төрөөс тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний дэмждэг тийм одоо бодлогонд аж ахуйн нэгжтэй хэрэгжээд ингээ явах юм бол тэр хүчтэй тэр хүний л авна шүү дээ. Яаж ч үгүй. Тийм байна. За тэгээд өнөөдрийн хүний эрхийн өрөө подкаст маань өндөрлөгт өгч байна. Тэгээд зочдтой баярлалаа. Сонирхолтой сайхан жишээ хаваалцсанд. Тэгээд манай өнөөдрийн хүний эрхийн өрөө подкастыг та бүхэнд хүргэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар маань дэмжлэг үзүүлэн ажиллаа. Ингээд манай өнөөдрийн подкаст өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа.